За мэдээж ерөнхий прокурор хуулиар олгогдсон бүрэн эрх чиг үүргийн хүрээнд хэрэг өртгөх мөрдөн байцаал ял идлүүлэх ажиллагаанд бол хяналт тавина. Түүнээсээ гадна энэ прокурорын институцийг цаашдаа яаж илүү их ил дод нээлттэй илүү их хуулийн дагуу хүлээсэн чиг үүргээ биелүүлэх хэрэгжүүлэхэд нь хууль эрх зүйн талаас нь дэмжих, зохион байгуулалт талаас нь дэмжих гэдэг зүйл дээр бас ерөнхий прокурор ажиллах ёстой байдаг. Тийм учраас бас ерөнхий прокурорыг нэр дэвшиж байгаа танаас бас 2-3 зүйлийг тодруулж асууя гэж бодож байна. За ерөн зүгээр энэ хэрэг гиншүүдэр ажиллагааны явц дүүсэж байгаа энэ хавц хэргийг цахимжуулах асуудал дээр зөрчлийн хуулиас эхлээд бид нар бол ярилцаад хийгээ явж ирсэн. Энэ ажлыг бас ямар үе шаттай яваа вэ? Ер нь энэ прокурорын байгууллагадах энэ захимжилтын бодлогыг та бол дэмжиж ажиллах уу гэдэг зүйлээ байр суурьаа бас нэг олон нийтэд хэлж өгөөч гэж хүсэж байгаа. За дараагийн миний нэг асуух зүйл энэ прокурорын хуулийг би 2017 онд батлуулж ирсэн, боловсруулж батлуулсан үнэлтэй. Тэгээ мэдээж энэ хууль дээр бас эргээд харах зүйлүүд бас байгаад байна. Энэ хууль хэрэгжээд бас нэг 8 жил болчихлоо. Тэгээ ингээ харахаар бас энэ прокурорын ёс зүйн зөвлөлийг бас нэг эргэж харъя. Шүүгийн сахилгын ороо гэдэг шүүгчдийн сахилга ёс зүйн асуудлыг бий даасан ийм сахилгын ороо бий даасан процесстой хэрэгжиж явж байхад прокурорын ёс зүйн орооны асуудал бол бас олон нийтэд шүүмжлэлт дагуулдаг. Ялангуяа зөвхөн прокурорд өөрөө өөрсдөө бүрдүүлчихээр бас янз бүрийн дарамт шахалт нөлөөлөл ордын биш үсттэй гэдэг зүйлийг бас хуульчдын холбоон хавьяас бол ерөнхийдөө ярьдаг. Тийм учраас энэ асуудлыг бас нэг зохистой байдлах, ил дод нээлттэй байх талаас нь би бас нэг холбогдох хуулийн өөрчлөлтүүдийг бас хийхэд бас хамтарч ажиллах ажиллая гэж бодож байгаа. Тэгээ энэ дээр бас ямар байр суурьтай байдаг вэ гэдэг зүйл байгаа. Тэгээ ерөн зүгээр энэ хууль дээрээс бас энэ прокурорын байгууллагын бас энэ өнгө төрхийг өөрчлөөд энэ хувцс формыг ч гэсэн аваа ичмэр санагдаж байгаа. Ерөн прокурорууд маань их юм дүрм төвц өмсөөл янз бүрийн тийм гидэлтэй хувцс өмсөд авах ерөн шаардлага байхгүй юм шиг байна. Тэгэхээр наад захын энэ зүйлээс эхлээд бас нэг прокурорын хуулиудыг бас нэг өөрчлөх жижиг сажиг гэлтгүү хэмнэлттэй бөгөөд энэ иргэдтэй бас нэг иргэдийн төлөө энэ хууль ёсны төлөө буюу энэ rule of law бэхжүүлэхийн төлөө явдаг институц гэдэг талаас нь бас харуулах тэр жижиг өөрчлөлтийг ч гэсэн хийчмээр байна гэдэг зүйлийг бас танд хэлмээр байна. За тэгээд энэ прокурорыг бас мэрэгшүүлэх асуудал дээр таны байр суурь ямар байдаг вэ? Яг зүгээр мэдээж прокурор дээр хяналттай авах энэ хэрэгүүдийг хуваарлтын асуудлыг бол ерөнхийдөө дээд шатны прокурор хийгээ явж байгаа. Гэхдээ татвараар мэрэгшиж энэ татварын нюансыг ойлгож иж энэ бас татвар төлөгчтэй хамгаалдаг, татвараас зайлсхийх зүхтах юм дээр нь бас оновчтой бас хэрэг гиншүүд ажиллагааныг хяналт тавьдаг байх хэрэгтэй. За 1 минутаа гүйцээгээд авчээ. Хүүхдийн кейсүүд дээр прокурорууд бас мэдрэмжтэй хандах асуудлууд байдаг тий. Тэгэхээр ерөн зүгээр энэ прокурор шиг мэрэгшүүлэх асуудал дээр та бас ямар байр суурьтай байдгүй яг дагнаж мэрэгшүүлэх асуудлыг прокурорын байгууллага ямар байдалтай хийж байгаа вэ? За тэгээ хамгийн нэг чухал санаа байгаа бас инквайр гишүүн бас бүлгийн урал дээр ч хэлжсэн да би ч бас энийг өдөр хараа сууж ирсэн. Энэ яг энэ гэмтрэг зөрчлийн шалтгаан нөхцөл буюу энэ криминологийн судалгааг прокурорын байгууллага манд иргэдээ институт ажиллуулах болцоо бүрдсэн. Энийг бас яг тогтмол сайн хийж эргээд энэ засгийн газрын байгууллага болон хууль зүйн дотоод хэргийн яам улсын хурлалтайгаа ингэж хамтарч ажиллаж яг сэтгэл хөдлөлөөр биш яг бодиттой судалгаа үндсэн шалтгаан нөхцөлд чиглэсэн байдлаар энэ ялын бодлого гэмтргийг шинжийг тодорхойлох асуудлыг хийдэг энэ зүйл рүүгээ эргээд хэдүүлээ бас нэг анхаарал хандуулмаар энэ дээр бас таны байр суурь ямар байдаг вэ гэдэг зүйл дээр бас товчхон хариулж өгөөч гэж хүсэж байна. За 3 дугаар микрофон. За сайн зураг гишүүний асуултанд хариулъя. Асуусан асуултын сүүлх хэсгээс нь би эхлэе. Прокурорын байгууллагад ажиллаж байгаа прокурорыг мэрэгжүүлэх тал дээр сүүлийн жилүүдэд анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал авилгал, албан тушаал, мөнгө угаахтай холбоотой хэрэг дээр прокуроруудыг мэрэгшүүлж байгаа. Энэ мэрэгшүүлэх ажлын нэг хүрээнд улсын ерөнхий прокурорын хэрэг өртөх ажиллагаанд хяналт тавих хэлцэд авилгал, албан тушаал, мөнгө угаах хэрэгтэй хэргийг хянан шийдвэрлэх албыг байгуулсан. Энэ албан дээр мэрэгдсэн прокурорууд ажиллаж байна. За дээр нь нийслэлийн прокурорын газар дээр яг энэ ажлыг хариуцсан нэг хэлтсийг байгуулж ажиллаж байгаа. За нийтдээ нэг 27 оронтой энэ чиглэлээр нэмж
нийслэл дүүргүүдэд яг энэ чиглэлийн ажлыг мэргэшүүлж байгаа. За бидний анхны эхний мэргэшүүлж байгаа нь бол энэ авилгал албан тушаал мөнгө гахтай холбоотой хэрэгүүдээр мэргэшүүлж байгаа юм. Ер нь цаашдаа хэргийн төрөл бүрээр тодорхой чиглэлээр бас мэргэшүүлнэ. За энэ чиглэлээр таны ярьсан бага насны хүүхдтэй холбоотой хэрэгүүдээр прокуроруудыг тусгайлан томилж яг энэ төрлийн хэргийг хянж шийдвэрлэдэг ийм прокуроруудыг томилсон. За энэ чиглэлээр бол цаашдаа энэ амьдралаас урган гарч байгаа энэ чиглэлүүдээр ер нь прокуроруудыг мэргэшүүлэх ийм чиглэл рүү явж байгаа юм. Миний зүгээр одоо гол барьж байгаа зүйл бол би өмнө хэлсэн хүний эрхийн чиглэлээр мэргэссэн тусгай салбаруудын өндөр мэдлэгтэй яс суртахуунтай ийм л хүмүүс манай прокурорын байгууллагад ажиллах хэрэгтэй юм. За дараагийн нэг асуудал цахимтай холбоотой асуудал та ярьж байна. За зөрчилтэй холбоотой цахимын нэгдсэн сан бид байгуулсан. Одоо ингээд бүх байгууллагуудаар туршилтын журмаар ажиллаж байна. Удахгүй энэ ашиглалтанд орно. За эндээс нэгдсэн бүртгэлийн сан бий болно. За энийг дагаад захим хавц тэрэг ирүүдээрш зөрчил дээрч энэ захин хавц тэргүүдийн үйл ажиллагаанууд эхлэх юм. За энэний нэг эхлэл болгож холбооны бүгд найрамд Герман улсад манай 6 гол яг энэ ажлыг хариуцсан хүмүүс очиж захим хавц тэрэгтэй харилцаад ирсэн. За энэ дээр бас мөн шүүх өөрөө захимжиж байгаа нь. За энэ захимжтай холбоотой прокурор мөрдөх байгууллагуудыг холбох энэ ажлуудыг хийгдэж байна. За захим энэ сантай холбогдуулж яг энэ чиглэлийн ажлыг хариуцдаг 10,000 орчим эрхүй албан тушаалтанд сургалт оруулсан энэ чиглэлээр ажиллахад бэлтгэж байгаа. За прокурорын хуульд өөрчлөлт оруулах хувцас баримтаа гэдэг асуудал бол их л олон жил бас л яригддаг. Эргээд энэ прокурорын байгууллагт энэ дөрөнд хувцастай байх асуудал нь бас л их түүхий хувьд их олон жил яригдж бий болсон зүйл. 1978 онд яригдж байжгаад тэр тухайн үеийн намын төв хороо гэж шийднэ гэж явж байгаад 96 онд анх хувцас формтой ингээл болсон. Гэхдээ энэ хувцас формыг дан дөрөнд хувцасаар нь биш шүүх дээр өмгөөлөгч прокурор өмсдөг өмсгөлтэй. Шүүгчүн яг ижил мэтгэлцээний зарчмыг үндэслэж шийдвэрлэхэд ийм дөхөн үйц олон улсын жижигтэл нийцүүлсэн ийм зүйлийг бид хийсэн. За ёс зүйн зөвлөлттэй холбоотой тийм асуудлууд бий. Тэгэхдээ бид нар эхлээд л явж байгаа. Жишээ нь прокурорыг томилох журам батлагдсан. Тэр журам дээр 3 дугаар микрофон гүйцээгээд хариулъя. 8 төрлийн байгууллага энэ прокурорыг томилох прокуророос шалгалт авч одоо яг хуульчийн сонгон шалгаруулалт шиг шалгалт авч ажиллах юм комиссийг бий болгож байгаа. За энэний хүрээнд ёс зүйн зөвлөлттэй холбоотой энэ асуудлыг мөн шийднэ. Данганц прокурор өөрсдөө ёс зүйгээ яриад судаггүй. Гэхдээ энд нэг л зүйл байдаг. Би одоо өмнө ч бас хэлсэн. Ёс зүйн зөвлөлд мэрэгжлийн хуульч байхгүй бол энгийн альж байгууллагын хүн энэ хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаа явуулдаг прокурорын ийм лицензтэй ийм хүнтэй мэтгэлцэж ёс зүйн зөрчсөн үгийг шийднэ гэдэг бол бас асуудалтай байдаг. Тийм учраас бид боломжит хэлбэрээр шийднэ гэсэн ийм л зорилготой ажиллаж байгаа. Хариулж дуслаа.